Эрхэм будагш нэвтрүүлгийнхаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай нэвтрүүлгийн баг анхан шатны тусламжийн багц гэдэг нэвтрүүлгийг зурлаар хүргэж байна. Энэ нэвтрүүлгийг яагаад хийх болсон юм бэ гэвэл Монгол улсын бүх иргэд залуучууд хөвгүүд огтод бие биенийхээ амь насыг хамгаалдаг. Дээрээс нь янз бүрийн эрсдлийг бууруулж бие биендээ анхан шатны тусламжийг үзүүлж чаддаг байгаасаа гэсэндээ энэ нэвтрүүлгийг хүргэж байгаа билээ. Та бүхэн нэвтрүүлгийн үргэлжлэлийг хүлээн авч үзнэ. Бид нар ч бас ингэ бэлтгэл хийхэд нэг гадаадаас маань санхүүждэг болохоор бидэрт одоо эмнэлгийн материал бид нар ингээ 5-7 хэдэн 100-аар нь тоглоод хайдаг те нэг цагийн байдлаар бүгд нэг хэрэгслээ. Энэ хэрэгслийг ингээ нэг өдөр сургалтанд хийгээл ингээл топ хайждаг байхгүй. Тэгээд бид нар энийг асар ихээр нь хэрэгэлдэг болохоор бид нар тандаа одоо аймгийн залуучууд энэ минут хангалттай явж идэв. Миний машинд хүртэл би Герман Чарли дээр сургалт хийжсэн болохоор энэ цүнхний дараагийн шитлэлийн цүнхэн өшөө жоохон том цүнх байд. Тэгээд ягаад чи бид нэг муу санаатай ч юм уу 2-3 шигээ явж идэг. Нэг нь хойдлын суудалтаар арай юм жижигхэн нь явж идэг. Гэхдээ ингээд сургалтыг хэрэгжилжсэн болохоор илүү гарсан. Тэгээ нөгөө цүнх маань энэ миний багажинд явж исэн байхгүй юу. Ясаа ингээд явж л. Тэгээ дарих руу амралтын өдөр болчихоо лагер руугаа явж исэн чи дарихын нэг хойдлын нэг 300 замын уулзуур хийж бүр ингээд хоошоо нэгэнд бэлх рүү чигээр ингээд бэлх рүү ингээд явдсан шүү. Тэр уулзуур дээр ингээд амбай эцсийн наад уулзуур шүү дээ. Нэг аква 2 прус машин ингээд мөргөлдсөн байсан байхгүй. Тэгээ мөргөлдсөн байхад нь тийч бөө юм болоод хүм хавчигдсан. Тэгээд миний хувьд болохоор нэг 3 эйгүү кейс байхгүй. Нэг нь яасан бэ гэхээр нэг мөргөлдөөд айгу хүчтэй мөргөлдсөн юм шиг байна. Ороод ирэхэд тэр голын баг нь шүү дээ. Прус сори. Голын баг нь ч айгу хаалга байдаг. Тэр чинь айгу юу гэдэг юм бэ? Одоо төмөр муутай гэх юм уу те. Тэр нь ингээд дараад ийш нь ингээд сүлбцсэн байгаа байхгүй. Тэгээд дараагийнх нь кейс нь болохоор прус 30. Тэр чинь голоороос хөндөй байт юм билээ. Мөргөлдсөн чинь хажуудлын хүнийх нь хөлн савгадаад тэр нөгөө голын араа байдаг гэсэн үг шүү дээ. Тэрнтэйгээ ингээд бяц дарагдсан байсан байхгүй юу. Тэрэн дээр чинь ингээд очиж хараад ихэндээ нэг түргэний биш ирсэн байсан. Тэгээ ингээд очиж хараад байсан чинь уучлаарай гэхдээ манай түргэний тийм ингээд эмчнэр маань ингээд 24/7 айгуу сайн ингээд ажилтдаг ч гэсэн манай тэдэр маань ангаах зуухантай даралт муудчлаа. Эсвэл бөөр өвдчлөө гэхэд манай түргэний эмчнэр маань орж ирээд ингээд бидэрт ингээд тусламж үзүүлээд авардаг тийм ээ. Эсвэл авч яваад. Гэхдээ юу анзаарчихсан гэхээр манай түргэний эмчнэрт маань ч юм уу те энэ одоо анхан шатны аюулгүй байдлын тоноглолууд айгу тутмаг байдаг юм билээ. Тэрэн дээр ингээ харж байгаа зайлууд нөгөө Марл бэнд нэтрээгүй хууч Оросын нэг төмөр бүрэнх юм байдаг. Зарим нь одоо целлодын юм болчихжээ болцсон байлаа. Тэрэн дээр ингээ очиход одоо гипс гэдэг ингээ чиг хэлжэл ерөөхдөө байхад байдаг одоо хомс байдаг юм. Заавал гэмтэлтэр өчнө нөгөө гипс түлдэг те одоо бол бараг гипс хоцрогдсон шүү дээ. Тэгээд ингээ харж үзэхэд задарсан нөгөө нэг шархан дээр ч одоо так гэх ингээд автомат нэг үдээсний биш шиг үдчихдэг юм байдаг болцоо одоо энэ одоо байхгүй юм л да. Тэр Чарли левел юм дээр. Тэгээд одоо ийшээгаа нөгөө нэг ингээд зоогдсон байсан хүн дээр болтын одоо энэ даралттай quick flow шахаад дараад нь даралттай болтоо ингэж яагаад гоё энэ дээр ингээд ингэж боогоод өшөө даралтыг ингэж нэмж оруулаад ингээд даралттай болтыг боогоод тэгээ энэ дээрээс ч одоо амьсгалын зам энэ зүрх маань зөвхөн ингээд болоогүй шүү дээ. Амьсгалын зам нь одоо ингээд тутмаг байвал энэ дээр одоо гээл төрхтэй тий хоолоор үжигдэг энийг оруулж ирээд ингээд энийг гээл төрчих байгаа юм шиг амьсгалын замыг одоо чөлөөтэй байлгах юм бол эсвэл бол энэ бол хамраарч ихтэй юм байна тийм ээ. Энийг бол өстө нэрээ нөгөө гээл нь байхгүй бол нөгөө шүлсээрээ долоож байгаа ч юм оруулна гэдэг шиг яаж хийж байгаа энэ зүйлүүдийг юм оруулаад яг нь миний тэр кейс дээр ингээд өөрийнхөө нөгөө сурсан мэдсэн юмнууд ингээд хэрэглээд тэр тухайн цүнхээ хэрэглээд тэгээ 3 хүнийг хүнд нилээ тухай үед хэрэг болсон болов гэд амир сэтгэх зүйлээс нь бас багийн авсан шууд бууруулж өгсөн болов гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэнцээ явж исэн түргэний машины нэг эмч маань залуухан залуу байсан. Хата хаанхын эмч вэ гэнэ гэсэн байхгүй. Ахын ангаахсан юу мэдэхгүй те энэ бол айгу том боловсрол олон жилийн би зүгээр л юм цэргийн хүн байгаамаа аврах шатны ажиллагааны юм хэрэгэлдэг. Тэгээд бидний тэр цүнх бол өдөр болгон хэрэг болохгүй байгаа шүү дээ надаа. Зүгээр байж байгаа. Тэгэхээр өөрийнхөө тэр цүнхийг би бэлгэлсийн тухай эмнэлгийн машин. За энэгээр чи одоо өдөр болгон ийм эрсдэл дээр очиж байгаа. Энэгээр олон хүний амь авраарай те. Надад бол хэрэглэхгүй явж байгаа гэж ингээд яг жишээ одоо сайн наад кейс чи үнэн байхгүй. Одоо манай би ангаахын салбараа хэлдэг. Мөнхөө мундаг эмчнэр байдаг. Гэтэ яг нэг юм маань жоо хоцрогдоод байгаа тал байна. Яг үл энд нар ч ерөөсөө дуудлага өгж байгаа юм чинь ерөөсөө тэр даралт нь унцлаа энэ амьсрахгүй болчихлоо ингээд очих нэг яг ийм гимтлэгийн буюу энэ нь бага байгаа. Гимтлэгийн юм дээр манайх 101-ийнх нь ер нь очдөг. Тэгээ манай юуныхан онцгойгоо очдөг тий. Тэгээ би зүгээр хардад энэ нэг гадаад 911 гэдэг нэгдсэн болоод байгаа шүү дээ. Тэр нь яг тэр эрсдлийг бууруулдаг нөхдүүд очиад байгаа шүү дээ.
Тэгээ би энийг манай онцгойхон хийдэг шиг би гэж ойлоод. Манай анагаахын болохоор тэр тал дээр арай нөгөөх нь өөр тал руугаа болоод шүү дээ. Анагаах зүйл руугаа тий. Одоо энэ хүний хэрхэн хагалгаа яаж имжлэх гэл. Жишээлбэл би хүн нэг бүрийн ингээ хэрэгсэлтэйгээ очлоо цусалталт алдж байгаа цэргийн албагч байвал би энэ жижигхэн зүйлүүдээ цусалтаа тогтоогоод бол бэнтүүдээ хийгээд авчин дараагаар нь бүлгээд дуудсан чи бүлгийн одоо манай энэ хэрэгсэл тун хэрэгсэл чинь одоо энэ маань хүрээд ирлээ те энэ арай олон зүйлтэй те кит маань хүрээд ирлээ тэр болт нөгөө цусалтаа тогтоогоод одоо энэ нөгөө бид нар толин уут гэж ярьдаг те энийг бас хүмүүс ойлгодог юм шүү энэ нөгөө маш хэрэгтэй мэлээ шүү дээ. Би нэг бас бичлэг үзчихсэн. Маш олон талаар ашигладаг. Одоо энэ маань бас нөгөө амьд гар арга ухаанаас маш хэрэг болдог. Энэ бол ингээд нэг жижигхэн зүйл карманда чигээ авчин хаан багтчин те. Энэ маань ихтэй нөгөө дулааны хүнжил гэж ярьдаг. Энэ яагаад дулааны хүнжил болж байгаа юм бэ гэхээр бас сургалтаар хэрхэн энийг ашигладаг. Яаж ингэ нөгөө шахацсан бие бүрэлдэхүүн өмсгөдөг зүйлгдэг. Яаж ингээд хучдаг гэдгийг нь одоо жишээлбэл толгойг хүний бие тэр чигээр нь хочно. Ийм тол байдаг юм нэмхээ. Энэ дулааны хүнжил зөвхөн хүний биений одоо яг арьсан дээр байж хүний биений дулааныг буцаж ойлгох зорилготой. Тэгээ ингээ хучаад тавьчихаар хүн цусалдсан бол яг буцаад нөгөө нэг даралт нь унаад биеийн дулаан алдаж байгаа тийм. Тэр биеийн дулааныг алдуулахгүй тулд одоо дэмжихийн тулд энийг одоо хүний нэг бүрийн хэрэгсэл дотор заашгүй явж явах хэрэгтэй. Яг зай эзлэхгүй цусалтаа тогтоолоо амьсгалын замаар шалгалаад дараад нөгөө нэг circulation буюу нөгөө нэг одоо даралт те энийгээ шалгаад тухайн үнтэй одоо авахаа алдуулахгүй тул байнга ярилцчихэж байх ёстой гэх мэтлэн ингээд дараагаар нь энэ уутыг хэрэглээд бүлгээ дуудана тийм бүлгийн за тэр ингээд шархтлаа эсвэл тийм юм шархтлаа гэхэд дараагаар манай энэ том одоо эмнэлгийн хэрэгсэл маань юм. За энэ дээр яах вэ гэхээр амьсгалын зам амьсгалж чадахгүй бид нөх амаараач байна. Тэгэхээр манай бүлгийн хэрэгслээр маань яг зориултын амьсгалын хөлийг дэмжих одоо энэ хэрэгслүүд бас байж идэг. Энэ дотор маань одоо хиймэл амьсгаа хийхэд одоо энэ маань болохгүй завгүй өшгөө бол хоёр хүн ингээ амьсгаж чадахгүй байлаа гэхэд энэ юу юм бэ гэхээр энэ жижиг юм маань энэ дотор одоо ингээ зөндөө явж байгаа шүү дээ. Түрүү би хэлсэнтэй хүн туслах гэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийгөө хамгаал гэдэг үүднээс нэг хиймэл амьсгаа хийхэд амд нь угтдаг зүйл. Одоо өөрөөр нөгөө хүний чинь янз бүрийн өвчин байгаа тийм байгаа. Эсвэл тэр чинь цусалдаад хагцсан цацсан огцсон бөөлжсөн янз бүрийн тохиолдол орж ин тэгээд өөрийгөө хамгаал гэдэг утгаас ийм жижиг зүйлүүд байж байгаа байхгүй. Дээрээс нь одоо энэ blanket гэдэг одоо энэ emergency blanket гэж нэрлэдэг л дээ. Энэ маань болохоор ингээд маш олон тоогоор ингээд бүлгийн хэрэгсэл дотор маань ингээд явж яадаг. За дээрээс нь бас энэчнээс ингээд юм таньцгаа эдгээр бол адилхан нөгөө quick lock гэдэг юмнууд маань. За энэ сургалтууд маань ингээд үе шаттай ингээд анхан шатны сургалтыг бол одоо гадаад орн дээр жишээ авахад манай одоо Монголд нэг тэр асуудал нь жоохон дутагтаад байгаа. Одоо энэ цэргийн боловсролын буюу одоо цагдаагийн ч юм уу хууль зохиолох байгууллагуудын хүчний байгууллагуудын ч юм уу тийм тэр наад туршихгүй хамаагүй. За энийг тайлбарлая. Тийм наад ч одоо намайг үнэхээр чангалж байна. Тийм уучлаарай. Сургалтын нөгөө нэг одоо карантинлэгдээд нөгөө анхан шатны сургалтыг ингээд шууд хийдгэн штэ тий. Тэгэхэд энэ эмнэлгийн сургалтын курсын альфа гэж нэрлэдэг байхгүй. Альфа гэдэг нь болохоор хамгийн анхан шатны одоо энийг гэсэн үг штэ тий. Энийг хүнээр хэрхэн хэрэглэх ёстой гэдэг заавал сургалтууд ордог байхгүй. Тэгээ браво тайл гэ браво хэсэг нь болохоор 3 сарын сургалт явчихдаг. Янз бүрийн цагийн байдалтай маш олон бэрхтлүүдтэй. Тэгэнгүүтээ нөгөө Чарли сургалт нь болохоор өшөө бүр гүнзгийрээд тэр нь юун дээр ордог вэ гэхээр тусгай хүчнүүд дээр. Нийлэн зардал мөнгөтэй маш олон төрлийн цагийн байдал үүсгдэг маш гинтлийн одоо нэг зэрэглэлүүд нь илүү хүнд зүйлүүдийг одоо зүйлүүд дээр ажилтдаг учраас Чарли сургалт нь бол заавал одоо бүр имлэг дээрээ тий одоо манайх тэр госпитал дээр ингээ очиж байгаа аврах ажиллагаанаа. Одоо тэдний ч нэг blackout нэг Black Angels гэдэг дээ шүү дээ. Медикод чаа. Бас тусгай хүчний ингээ бэлтгэгдсэн цэргүүд хэрнээ. Зүгээр л энэ дээр ингээ супер болцсон. Ингээ ерөнхийдөө эмчнэр биш хэрнээ. Аврах ажиллагаа шууд одоо ингээ Вений судас тасарсан байлаа гэхэд тэд нар чинь явж байхдаа агаар дээр шууд Вений одоо энэний дараагийн цүнх гэж байна. Энэ бол браво шүү дээ. Дараагийн дон цүнхэнд нөгөө нэг судсын ингээд чак гэдэг ингээ явчихдаг байхгүй. Вений цус татагдаал ингэж яхад нь чака боогоод нийлүүлэл орхино. Тэр хүн тэрнийг ингээ залгаа ойж чадахгүй шүү дээ. Тийм чи имлэг дээрээ явж хаад тэр тухайн цус алдалтыг зогсоогоо турникийг одоо энэ турникийг чамлахтны юм уу хөлдөн ингээд хийгээд хугацаагаа бичээ тэр хоорондоо ингээд багцхан хэмжээний месси ажилбарыг хийгээд эмнэлэг дээрээ хүлээл аюулгүй болгоо хүлээлгээд
гэж өгдөг зорилтын хүмүүс нь Charlie level дээр сурдаг байхгүй. Тэгэхдээ би бүрэлдэхүүн бол ерөнхийдөө альфа болон браво левелээр сургалдаг. Энэ альфа бол альфа браво гэдэг сургалтыг бол хүн болгон мэдэх хэрэгтэй байна шүү дээ. Би одоо нөгөө дотоодын бүтээгдэхүүн шиг цагдаагийн дээд сургуулийг төгсч ирлээ. Гэхдээ бидний карантин гэдэг чинь зүгээр цэргийн шатны анхны мэдлэг бол алхаж ирдэг болгоод дуусчих болохоос. Тэгээ бид нар ийм анхан шатны сургалтыг нэг ч орж үзээгүй. Миний хуучин бол одоо ямар байгааг бол мэдэхгүй. Энэ бол одоо цэргийн албаагч гэлтгүүр нь бүх хүмүүс л мэддэг байх юм бол одоо яг зөв үнэхээр хэрэгтэй. Бүх хүмүүс мэддэг байлаа гэхэд одоо түрүү хоёлоод өрсөн шүү дээ. Би энийг мундаг ашиглаж чаддаг мэддэг надад энэ байдаг байлаа гэхэд танд байхгүй бол надад ерөөс ашиггүй байхгүй дээ. Одоо өөрөө хэлбэл нөгөө хоёлоо жоо сууж байгаа юм тэгэхүү. Тэгээд дээрэс нь бас одоо энийг бас юу дотор нь байж ах хэвээр гэхээр ингээ үзэгчтэй харуулахаар одоо энэ эмнэлгийн өнцгөр энэ 9 line гэдэг энэ олон улсын стандартаар мөрдөгдсөн одоо репортын мэдээ гэх юм уу мэдээ дамжуулах юм цаас болж байгаа. Энийг одоо нэг гимцэн албаагч тийм үү өрчийн одоо эрсдэл үүссэн албаагч нар тэмдэглэл хийж одоо өөрөөр дараагийн шатанд хүлээлгэж өгөх гэдэг шүү дээ. Юун дээр тоглолт хийж байна гэхээр бид нар хамгийн чухал байх гэхээр энэ цаг хугацаатай. Би одоо энэ чи хэдий анхан шатны тусламж үзүүлээд явж байгаа гэсэн. Одоо хоёулаа нэг хүн дээр үзүүлж байгаа бол та цаашаага энэ 9 line буюу одоо энэ ямар арга хэмжээ авсан, ямар бүлгийн цустай хүн бэ, ямар бэртэл авсан, амьсгалтай байна уу, амьсгалгүй байна уу, даралт нь хэвэн байна уу, буурсан байна уу, цус хэрэг алдсан гэд тэгэнгүүтээ дээрэс нь чинь нөгөө нэг нисдэг тэргээр авах хэрэгтэй юу, нисдэг тэрэг буух талбай нь энэ ч болох уу, болохгүй юу, эсвэл тээврийн эрслээр зорчих боломжтой юу, бүх мэдээлэлээ өгөөд цаанаас одоо төвөөс ч юм уу эмнэлгийг дуудахад илүү төхөн болгодог. Магадгүй тухайн нөгөө нэг гидл авсан хүн маань өв хасах цустай хүн байж нөгөө нэг донор цустай. Тэгэнгүүт тэр хүнд донор цус заавал авахгүй бол өөр цус таарахгүй шүү дээ. Жишээлбэл маш их цус хэмжээний цус алдсан. Тэр болгоны хугацаа алдахгүй тул мэдээлцсэн байдаг. Тэгээд цаанаас гарч иж байгаа төвөөс гарч иж байгаа одоо эмнэлгийн хашны тусламжийн машин байдаг нисдэг тэрэг маань бүх юм бэлтчихэд гараад ирдэг. Ямар хурж ирчээд яана би браво бүлгийн цустай энэ үд чинь өв хасах цустай юм шүү дээ. Буцаад явъя гэдэг юм хугацаа авахгүй шүү дээ. Гих мэтчлэнгээр энэ мэдээ дамжуулах гэдэг юмыг одоо манай их хэсгүүлэх одоо олон улсын их хэсгүүлэх ажиллагаанд оролцсон бүх цэргийн албаагч энийг Монгол толгойд бид нар нөгөө 5 толгойд нэг ингээ карантинлагдаад ажиллагааны явахын өмнө юу хийдэг вэ гэхээр энэ олон улсын стандартаараа энийг ингээ сурдаг байхгүй. Тэгээ энийгээ бас ингээ англиар ойлгодог байхгүй бол бид мультинационал буюу 20-30 орны цэргүүд хамт ажиллаж байгаа. Тэгэхэд энэ ч Макс гэдэг Америк нөхөр шахацсан байхад энэ ч төгөлдөр англи мэдгүйгээд энэ тусалж чадахгүй 9 лайнаа явуулж чадахгүй байна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор хилтэй ч юм уу хилгүй ч юм уу олон улсын хэмжээнд бүгдээрээ сурцсан байх хэрэгтэй. Энэ бэлтгэлийг хаана гэдэг вэ гэхээр бид 5 толгойн сургалтын бааз дээр нүүбийн бэлтгэл хийгээд нэг шороо хатаа яваад байдаг юм аа. Энэ маш их хэрэгтэй. Энийг бас би бүр зориуд дурдмаар санагчлаа. Энэ би зүгээр хардсан юм л да. Би ч одоо нөгөө шингээний байгууллагатай бас цагдаагийн байгууллагатай хамт ажилласан төгссөн залуучууд. Тэдний ажил нөгөө мэргэжлийн хувьд нөгөө хит завгүй гадаг гэдэг нөгөө тэгэд бас сурах боловсрох хугацаа байдаг. Тэгэд би зүгээр армийнхаа залуучуудыг харахаар мундаг сандаг. Яг одоо манай армийн офицер бүгд англи хэлтэй болчихсон. Энэ ерөөсөө юу 5-7 инхээс ахуулах ажиллагаанд явж байгаа эдний үр дүн. Дээрэс нь энэ 5-7 сургалтууд чинь ингээд харахад хүмүүс зүгээр л манай армийнхныг зүгээр ингэж үздэг шүү дээ. Зүгээр бараг л төсөв ийдсэн зөв юу ч чаддгүй гадаадынхандаа байлж чадахгүй гэд үндсэндээ тэнд 5-7 сураад тэр хүмүүс дээрэс нь мундаг мэддэг болж байгаа. Энэ анхан шатны тусламжийг үзүүлэлт сурцсан хүн одоо магадгүй энэ одоо Улаанбаатар хотод явж нэг хүн бэлтэж гэмтлээ тэрийг хамгийн түрүүнд тэр армийн залууд таарах юм бол яаж тусламж үзүүлэхийг мэдчихэж шүү дээ. Энэ мэдлэгийг олж авч байгаа гэдэг юм чухал байна л да. Энэний талаар нэг ярив. Энэ төлөвхийн наалт гэдэг энэ дотор яг хөр өвчин намдагчтай антибиотик юм одоо бактери эсрэг бодистой тийм ийм нэлцгаан юм наалт байгаа. Одоо болт гэж хэлж болно тийм. Ер нь бол яг бодит амьдрал дээр юу гарч ирэх гэмтлийн эмнэлэг дээр одоо манай найз нар эмчнэр байна л та. Тэднээс ингээд яг тэд нар шин байнга тулааны талбар дээр хэлж байгаа. Аяг хүн төгсөл хийж байгаа хүмүүс шүү дээ. Гэмтлийн эмчнэр гэдэг бол өдөр тутамдаа энэ төлөнхий гэмтэл тайралт аюул ослоо нөгөө асуулт орцсон хүмүүс тусламж үзүүлж байгаа хүмүүс бүр мэрэгжлийн төвшин тийм. Тэгээ тэднээс сууж явах яаж юм хэрэг ихэнхдээ ард иргэд маань хүүхэд багчууд ингээ одоо халуун тогоотой болсон ус татаад өөрлөг асгч чинь. Тэр тохиолдолд дээр нь насан турш хүмүүс хүртэл биеиндээ тусламж үзүүлж байгаа байдал харахад харамсалтай зүйл их харагдаж байна тэнд. Гар хөлөө ингээд битүү ингээд халуун зүйл ингээд хүргээд одоо шалзалцсан тийм. Тэнгүү тэнд яг хөр элдв янз амтны тос төрөгч байна. Зөвгийн бал
элсэн сахардахгүй ажиж чинь. Дээр нь яг хөөөр тэрийг гялгуур утгаар ороогоод ирсэн тохиолдол. Тэрнээс болоод эд эсийн төвчний өвчлөлт явагдаад нөгөө төлөвлөлтийн зэрэг харцангуй баг зэрэгтэй байснууд нь цаашаа хүндрээд гар хуруугаа тайруулах асуудлууд гарч байна. Үхэл төрөх юмнууд хүртэл гарч байна. Нөгөө бохирын цаашаа ороод цусаар дамжуулаад тийм бохирдуулаад. Тэгээ манай чи нөгөө тэгээ нөгөө халуун ус одоо миний их ойр хүн байна бас л нөгөө гаражт нь халуун ус аллаа сандарч өгж орон хатгын дотор хальтаа хоёр хөлн ингээд умаацсан байж байгаа. Тэнгүүт аваач. Гэхдээ яг одоо ихэнх л зааж нөгөө урсгал хүүтэн усанд одоо ингээд дүүргээ. Тэгээ тэр бол хамгийн сайн арга байхгүй юу? Тэгэхгүйгээр аваачаад нөгөө нохон цус сайн гэдэг авч нохон чихийн ахтлаа нөгөө цусын түрхээд авчихсан гэдэг. Тэнд янз бүрийн өвчтэй амтан байж болно. Тэр орол цусаар дамжуул шууд өхөл дүрэх элдв янз эдгэшгүй өвчнөд хүрэж байгаа. Энэ тэгээд одоо дотроо гээлт юм ялцхан юм бодсоо байгаа. Энэ яг хөхөр одоо тэр янз бүрийн гал халуун одоо шингэнд тийм ээ ус бусус тосонд төлөгдсөн тохиолдолд энийг шууд гарын дор байвал тухайн дээр төлөгдсөн гадаргуу дээр тавьж өгөөд тэгээ гадуур нь одоо гадны бохир бит орохгүй биен тэр ороож өгөөд эмнэлэг рүү хүргэх арга байна. Энэ хооронд мэдээж тэр нь бохир орохгүй цаашаа газар авахгүй тийм ээ ийм бас нэг аргууд байгаа. Тэгээ энэ бол бэлэн ийм үйлдвэрээс ингээ гарсан ариутгагч болцтой юм тийм ээ өвчин намдагчтай. Энэ бол баг айл болгонд байж юм. Одоо ялангуяа ялах хөөхтэй айлууд бол одоо тэгэл 100 руу яаж нэг манайх ч нэг хятад нэг халуун тоогоо гэл айл болгон ших байдаг. Нөгөөтгөнд үчичэл барьсан байдаг шүү дээ. Тэгээ манай сургуулийн таамагцсан нэг одоо алба багч юм бас яг энийг амьдрал дээр ботер нэргэлсэн. Сургуулийн суугаад нэг 2-7 онс юм уу да. Тэгээ байжсан хөрг жоох охин 4-5 настай. Ширээн дээрээс булсан савтаа усыг өөрлөгөө татаж асгаад ингэрлүгөө жоох охин. Тэгээд аав нь харин сургалтанд суудсан байсан энэ багцыг гэртээ ингээд машинд бүгдийг ингээд аваад тавьсан. Тэгээ энийг шууд задлангуудаа охиныхоо цээжин дээр тавьж өгөөд наагаад тэр нэг баг зэрэг улаалт өгж жагаад тэгээд эмнэлэг рүү очиж үзээс өө ерөөхдөө гайгүй цаг хугацаанд нь ингээд одоо зөв арга хэмжээнд авсан байна гэдэг. Тэгээд ерөөхдөө одоо сориггүй сайхан итгэцсэн. Тийм тохиолдол. Тэгэхээр энэ бол айл болгонд байх л ёстой гэдэг. Тий. Одоо шид энэ бол энэ том хэмжээний юм байгаа. Бараг ингээд бүтэн цээж ингээд нааж. Энийг яг хөр үндсэндээ цэргийн алба багш нарт магадгүй танкийнханд те танкчид одоо хуйг тээвэрлэгч жолооч тийм хүмүүс бол ялангуяа одоо манай орчин үеийн зүгээр энгийн амьдралд бол энэ нефт бүтээгдэхүүний компани ажилчдад ялангуяа байж болох тусламжийн хэрэгсэл тэд нар чинь баян галтаа аюултай газар байж оршиж байгаа. Эрсдэлтэй юм их гарсан шүү дээ. Ер нь сайхан одоо танкерын дэлбэрж мэлбэрж өндөрлөж амьдрал дээр ийм зүйлүүд их тохиолж байна л да. Тэгэхээр барилга дээрс харж хахад таслагчдаар ингээд гар хуруугаа тайраад цус алдаад өнгөрчдөг. Одоо тэрний 2-3 жилийн өмнө бас энэ хөдөө аж ахуйд ботлуурн дээр нэг гараад залуу таслаад тэг үндсэндээ цус шингэний алдагдлын шок одоо цус алдалт гэсэн үг тийм. Мөн өвдөлтийн шокоор явчихлаа шүү дээ. 6 цаг эмнэлгийн тусламж авч чадахгүй саргаад ажлын хамт байсан хүмүүс нь яах вэ гэж сандралдаад гүгээд идэг. Нөгөө тасарсан гарных нь оронд нь ингээд даавнуу тавиал хувцс тавиал зүгээр ороогод байсан ба. Гэтэл төндийтэл ингээд том болгоо ийцсэн. Тэгээд тэр нөгөө цусаа уугаал ингээд гоож идэв. Үндсэндээ хүн ингээд тал одоо энд нь гэтэл чангалуураар боочоод эмдгэрүү авчаад бүрэн дөрөв осоор чангалахсан гэж хэлсэн бол ариун бас боломжтой байсан байгаа. За дээр үе нэг эртний нэг жишээ байна. Одоо 90-ад он 2000-ад оны жишээ. Хэсэг оюутнууд тэр үед бидний үед нэг юу яадаг гэж сургууль төгсөөд нэг зугаалаад хэд хоног уугаал хонгийн өрөөр явдаг тийм. Тэгээ баахан оюутнууд машин цууж аваад 2-3 хоног зугаалаад явжсан. Машинаасаа гараад ингээд нэг залуучууд ингэдэг дээ. Тэгээ явжсэн нэг модны бутанд бас юугаа хуглаад, хуруугаа хуглаад, айл хуруугаа. Тэгээ нөгөө залуу маань яасан гэхээр бүтэн шүнжингээ зугаалчаад өглөө үүрээр нөгөө хуруу нь өвдөөл болоод яваад байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нэг өвдөлт гэдэг чинь өөрөө нөгөө шок руу хүрэх тий үхэл дүрх аюултай спазм руу оруулаад ингээд шок руу орчих гэдэг аюултай зүйл байна. Өвдөлт гэдэг нь. Тэгэхээр ямар нэг байдлаар өвдөлтийг төсвөрлөөд яваад иж болохгүй. Нэг яралтай эмнэлгийн байгууллагад мэрэгжлийн эмчлэгт хандж явах хэрэгтэй. Ямар нэг өвдөлт бие организм байж лээвэл их баг нь хамаагүй. Нэг улгшиж өвдөөл болоод нэг өвдөөл ингээд байгаад байдаг тийм өвдөлтийг ер нь бол төсвөрлөх хэрэггүй. Өвдөлтийг төсвөрлж чаддаг тийм гайхамшигтай хүн гэж бол байхгүй л дээ. Тамийн дайны үед одоо ингээд тэнгуут нисэг тэргээр ингээд албаагч ингээд авангууд ивслэр зунгууд ингээд тусал залгацсан гэж яваад байдаг шүү дээ. Тэр нөгөө цус алдж байгаа учраас ингээд хөл төрөөд энийг багасгахын тулд ингээд дандаа тусал залгаад ингээд явдаг гэл тэгсэн чинь сүүлдээ биш болцсон ингээд яасан гэсэн чинь нөгөө цус бүлгэнэж ингээд нөгөө шархаа идэх хугацаа нөхгүй авч ингээд туслаар ингэх нь маш буруу байна. Энэ бас ингээд тодорхой эрсдэл үүрж байна гэд тэрийгэ болцсон гэдэг ч юм ингээд
ярьж нэг жил болгон судлаад ингээд тохиолдсон болгон дээр л ингээд байна. Кейс дээр ажиллаад тэр ерөнхийдөө их зөвлөлтөө түрүү таны одоо би одоо нэг юм одоо яг энэ юм чи ийм байдаг шүү гэж хэлэхэд айгүй хэцүү байдаг. Яагаад тэгэхээр одоо ямар нэг эмнэлгийн зааварлагч сурагч багш нар ч нөгөө нэг мэржил дээшлүүлэх биш нөгөө нэг эмчнэр чинь ингээд заавал нэг шалгалт өгөөд нэг ингээд өөрийнхөө юмыг ингээд хамгаалаад ингээд яваад байдагтай адилхан эмнэлгийн зааварлагч нар ч юм уу юм тусгай мэрэгжлийнхаа нэг хэдэн сар жил болоод ч юм уу те заавал тухайн нөгөө актив шинээр орж исэн зүйлүүдээ мэдхийн тулд дахиад сургалтанд ингээ хамрагдаа яваад байдаг. Тэрэн дээр яадаг вэ гэхээр одоо жишээлбэл энэ турникийг шахандаа ойрхон зоох хэрэгтэй тийм шахнаасаа 5 сая боллоо хамгийн одоо нэг лаврууга одоо венесууд ч юм уу артенесууд юмнуудаа ойрхон зоож иж энэ тусалдлыг бүрэн зогсоодог гэдэг ингээ маргалдаа яваад байгаа нь цаанаа маш олон ингээ байлдааны ажиллагаан дээр явагдаж байгаа түүх болон туршлага тийм тэр чинь хүний аймаар бичигдэж байгаа зүйлүүд нь чинь тэрэн дээрээ судлаад за энэ дээр юм байна энэ ингэх юм байна ингээ өөрчлөгдөж байдаг юм л. Мөн дээрээс нь бас энэ завшааныгаа ашиглаад хоёулаа хэлэхэд ерөнхийдөө манай Монгол улс бол ерөнхийдөө цус те цусны хомсдолтой байдаг. Одоо энэ хагалгаа ингээд хийгддэг янз бүрийн имлгүүдэд ингээд ер нь цус хамгийн хэрэгтэй зүйл шүү дээ. Тэгэхэд манай ингээд нийтээрээ ингээд анзаарч хахад цусны донор буюу цус хандивлалт гэдэг юм айgur тутмаг байдаг юм шиг харагдаад байна. Жишээлбэл гадны өндөр хөгжилтэй ингээд орнуудад бол иргэн бүрэн цус хандивлдаг те иргэн бүрэн ялангуяа одоо өв хасах цустай нөгөө донор цустай 1000-д 1 төрдөг ч юм уу те тийм цустай одоо нэгдүгээр бүлгийн цустай ч хүмүүс маань байнга хандивлж байвал тэр чинь одоо цаана маш олон хүний ингээд амийг бас аварж байгаа. Нэг хүний хандивлсан цус 3 хүний амийг аварж байгаа гэдэг л байна те. Тийм учраас ингээд гэхдээ ямар бүлгийн цустай байх нь ч хамаахгүй манай донорын цусны нөөц бол одоо манай энэ эмнэлгүүдэд маань гэмтэлтээр одоо үүсэхгүйш нэг өдөр миний ойр дотны хин нэгэн хагалгаанаараа цус нь олдохгүй байх тохиолдолд гарч болно шүү дээ. Тэр болгоно ингээд сэргийлж байдаг. Миний одоо ингээд хувь хүний ингээд бодлоор яг хүчний байгууллагууд болохоор хурж ирээд манай госпиталах хэмтэн ингээд авчдаг те. Цус өөрөө хандуулагч юм бас буцаа цусаа нөхөн төлж байна гэдэг чинь эмэгтэй хүн бол хурдан төлж үлчдэг. Эрэгтэй хүн бол нэг 3 сар хугацаа болно. Тэр хүний бие нь бас өөрөө бас айгүй сайн байхгүй. Тэгээд энийг маань цаанаас ингээд улсаасаа бодлогоор дэмждэг, эрүүл мэндийн яамнаас дэмждэг одоо хүндэт донор болдог ч юм уу, байнга цусаа хандуулсан одоо нэг тэмдэг өгдөг ч юм уу те. Одоо гадны оронд бол тэгдэж штэ. Нэг хүндэт донор юм байна гэдэг ингээд эмнэлгийн нэг юм тэмдэг ингээд өгдөг. Тэр шиг ингээд бас альваа тухайн хүнд буцаагаад бас ингээд хэрэгтэй зүйл ингээд хийдэг болол бас зүгээр болоо. Би хөтлөгч нь бас цусаа өгдөн штэ. Одоо сүүлд өгöd уул нэг 3 сард бол нөгөөдсэн. Тэгээд мэйл ирчээл өгөөчээл гэдэг нэг өх болцоо гарахгүй яваад байна. Тийм штэ. Би бас ингэ явж байгаа энэ тэд нэг юм арга хэмжээнд одоо дүнжин гар маруудаа тус хандуулах ингээд юм гарцсан байдаг штэ. Тэрийг зүг гэж боддог байхгүй. Тэгээд тийм тааралт бол би өчөө гараад ирдэг байхгүй. Цаг цаавны хурж нөгөө нэг хаяа нэг гост ингээд очиод бид нар үзүүлж байна штэ. Тэгтээ ингээд цус авч байгаа бол өчөөл гад. Тийм манай хууч ажлын манай хитэн залуучууд тийм угаасаа тэгээд бас яг чам шиг бодолтой. Тэгээд бүгдээр тэгжээл нэг өдөр хөөш 3 сар болцсон нэг мэйл ирсэн. За тэгээд ороод өгдөг. Яг манай ажлын хажууд байдаг байхгүй. Цусны төвч тэгээд. Тэгээд бас машин хэлэхэд бүх үзэгчтэй тий бас ойртны хүмүүс ингээд бас хэлж байгаарай, цусаасаа хандуулж байгаарай. Энэ бол Монгол улсад маань хэрэгтэй зүйл. Бидний буцаагаад бид өөрөө өөрсдөө эрсдэлээс аварж байгаа. Одоо том дэлбэрэлт одоо газар хөдлөлт одоо юу болд юм те нэг амар гамшигтай зүйл болоход одоо манай Монгол улс маа тэр нь бол бэлэн бус байгаа шүү те багаас ч гэсэн нэг жоохон зүйлээсээ ч гэсэн ингээд тэр бэлтживэл хэрэгтэй баха. Манай Монгол улс одоогор тийм амар том эрсдэл юм гараагүй тулдаал бид нэг ингээд тайван байгаад байна. Гэтэ энэ заавал бэлтгэдэг байх хэрэгтэй. Энэ ойр ойрхон газар хөдлөлөө гээл хүмүүс чинь бөө юм болол газар хөдлөлийн сургалт гээл тэр сургалтыг яг үндэ бол худлаа явдаг байхгүй. Одоо ингээл 16 цагт нь дохиод уурахаар бүгд байрнаасаа гараа гээл бүгдээр гараараа гээл гар мөхт зарим нь гарахгүй юм хийж яхад яах гэдэг ингээл тэг ингээд гараал өнгөт гарсан өнө зүгээр байгууллагаараа зураг авахлах ажил хийж байгаа байхгүй өөр шалгалт өгж байгаа шүү дээ. Тэгээд толгой дээр юу юм уу бариад гар гэд нөгөө толгойг хамгаасан юм бүгдний мод тавцмац барьцаад манай гацсан лавртайхан бүгд юм каск байдаг байхгүй бүгд каск өмсөж та нар яаж байгаа манайх өөрөх гэдэг тиймэрхүү байдлаар гарч лээсэн тийм. Одоо тэр чинь бас юм бол боддоор бол зөв ойлгоод бүгдөө яг чин сэтгэлээр андчих хэвээр юм шиг байна тийм. Тэгэхгүй нэг одоохондоо нөгөө тийм гараагүй болохоор үл таасмаа. Сая гэтэл нэг газын дэлбэрэлт боллоо шүү дээ. Тэгэхэд яаж н тэр газ тархацсан гэдэг бүгд юм байж ах чинь дунд нь тамхи татчихсан юм үзэл камераар уцаар тэнд дотор ингээд ойртоод ингээд хүрээр өгч ороод байгаа байхгүй. Уулын зүүн бол
ядаж нөгөө гэдэг зодон болоо зүхтааж зургууд холоос харж байгаа шиг тийм байхгүй. Тийм хүн одоо жишээлбэл нөгөө нэг одоо гадны орны нэг цагийн байдал өгдөг өртлөөр бид нэг тантай ярьжсэн шүү дээ. тэрийг чинь ярмаар байна тийм. Одоо нөгөө нэг одоо Герман улсын нөгөө нэг одоо карантин гэх юм уу те. Карантин дээр Одоо цэргийн анхан шатны бэлтгэл дээр ингээ карантинлэгдэж байсан. Би бас нэг жоох юм бас нэг хэнэггүй хайг зангаар байхгүй. Бидэрт ингээ шүүгээ байдаг, шкаф байдаг те. Шкафын дотор бидрийг яг хаана өмсөө их үү, хаана подолкнуудаа өрөх үү, хаана юугаа тавих уу гэдэг ингээ бүр номерлж байгаа зааж өгдөг байхгүй шкаф. Тэгээ би заним минь нөгөө бэлтгэлээсээ ядарч орч заним маа ингээ хамаагүй ингээ хийцэн байсан. Тэгсэн чинь шөнө ингээ унтчих 3 цагийн тас гээл дэлбэрэлт өгөөл цагийн байдал өгөөл пад төгшөөрөө гарч байгаа байхгүй. Гарах гэсэн чинь тог цэцэрсэн. Тог байхгүй. Тэгэл нөгөө тас харахгүй чинь зүгхээ бэлдээл ингээ юу ч харахгүй байсан. Хамаг юмнууд нь хаана юугаа хийснэ. Би чи хамаа намаагүй хийцэн. Яг дөрвийнхэн дагав ш. Тэгэл энэчээс уг ноомс аваад энэчээс нэг подолк аваад энэчээс анх шатны тусламжийн хэрэгсэл аваад эндээс орны хажуунаас бууга аваад гараагүй хөстэй юм чи. Юмнууд хайгаад оччих. Нэгэн цаг алдаад нэг хөл ноомстой нөгөө хөл ноомсгүй гихчээнэ. Тэгээд нөгөө хугацаанд гараад жигсаал байсан чинь бид нар юмаа яагаад дутуу гаргаа явсан. Дэлбэрэлт тийм юм цагийн байдал болохоо те эсвэл гамшиг болохоо чи тогтоогоо байна гэж бодож байна уу гэдэг. Дараа те бүр чи ингээ гарахад тэр байтга та наад шатчин ингээ нураад унтсан байвал чи цонхоор үсэрч гарна. Цонхоор үсрэхийн тулд чи орны даваагаа ашиглаа жоохон хамхан болгож байгаа өөрөө үсэрч болно те. Эхлээд нь чи ачаагаа шийдгүү ачаатайгаа үсрэх үү гэдэг чи хүртэл. Энэ болгон чи өөрөө бодит түүхээ гэдэг. Өөрөөсөө цус утсан дайн үдсэн орон болохоор жижигэн деталыг хүртэл айгу нарийн авч явдаг юм байна л да. Тэгээ бидний шууд цаашаа гаргаад 30 км ингээ маршин алах болчих. Уулан дондоо. Тэгээ яасан төгөлдөр яасан. Нэг хөл ноомстой нөгөө хөл ноомсгүй нэг хөл нь болоо болоод цоцлошин нутагтаар цэвэр үсрээ ороод ирдэг юм байна. Тэгэхэд яаж юм гэхээр бидний 30 секунд амраахад миний 10 дотор хийх ёстой юм хүртэл системтэй. Баруун зүүн талын доод буланд нь оймс байх ёстой. Баруун талын доод буланд нь подолк ингэж ихсэн байх ёстой тий. Энэ яаж юм гэхээр халтхан зогсоол байхад өргөвч рүү би нэг гараа дүрэл авахад хаана юу байгаагаа мэдчихэж байгаа. Яг хэрэгтэй юм аваад гаргах. Тэгэхгүй бүх өргөвчөө ой модон донд нөгөө гэрэл гаргаж болохгүй. Гаргаж яачаад буцаага юм байхад би нэг 10% юм алга болгоно те. Хаян те. Тэр хүртэл айгуу чухал байгаа байхгүй. Энэ бол бодож шээ. Тий одоо наа чи ийм байгаа байхгүй бас. Одоо ингээд яг наадах ярьсан чи ийм юу ороод ирлээ. Одоо манай бүх тусгай албатууд одоо тийм ба. Угсаал тийм тусгаалбаж байгаа нөгөө одоо төрийн цэгийн байгууллага одоо манай цагдаа юм байгууллага манай шинжилгээний хийж болон энэ онцгой цагдаа юу юм уу шүүгэн шийдвэр бүгд байна. Тэд нар чи бүгд ингээд төрийн цугдралтыг бүгд авдаг байхгүй. Гэхдээ авахтаа одоо чинь өвлийн хувцас шилжих, хавар зуны хувцас шилжих хоёрыг тохиолдуулж авдсан шүү дээ. Авахтаа одоо юу вэ? За өнөөдөр авах чинь гэж шүү бүгд мэдчихэв. Аавна гэж шүү гэдэг. Бүгдээр хоорондоо за уул нь бол зүүн бол нөгөө тэрийг дуудана, тэр энийг дуудана гэдэг нөгөө төрийн цудралтын схемтэй. Тэгээд тэр схем чинь бол нөгөө зүүн дээр үед бол уцсгүйс одоо уцтай болохоор тоохгүй тийм гар утас одоо магадгүй Монгол улс сүлжээг болчвол яах вэ тийм тэр үед аль гэрээр дамжиж биеийн хаягийг мэдчих хэвчтэй тийм ийм зүйл шүү дээ. Тэгээд за цуглаж за цагтаа бол цуглачнаа. Цуглалаа дэрэнгүүтийн бэлэн байдлын цүнх гэдээ үзэж байгаа хгүй. За тэр цүнхэнд дотор чинь 3 хоногийн хүнс мүс гэдэг юм байдیں۔ Тэгээд жагсаалтын хөнгөтийн за тэрэн дотор бэлэн гом юм уу ингээд баахан л цэвэр ус мус тэгээд сонингийн цаас мас гэж явж байгаа. Одоо бодоход тэр зүйлүүд бас нэг хэрэгтэй биш үү. Одоо чинь би зүгээр эвтер нэг бас хойшоо тусгай ажиллагааны яваад ирсэн Украинд бас ажилт хийжсэн нэг хүмүүнтэй уулзаа ярьсан чинь тэр тэгж хэлээ л дээ. Одоо Оросын тусгайгийн албаагч нар юу очижээ. Тэр та нарын яриад идэг нэг удаагийн хүнсийг нэг паяко нэг хуруу хүнс гэдэг цэргийн хүнс нэг өдрийн хоолой тийм том хайрцагтай юм авч явах болчих. Зүгээр л ийм юуны спортын шиг тийм уураг аваад авчих. Тэгээд ус цэвэрсэн зайлал болчих. Бид нөгөө юу байхгүй. Тэрэн шиг бидэнд яг нөгөө бэлэн байдлын цүнхт шал арай өөр байх гэдэг шүү дээ. Тэгээд түрний хэлдэг шиг тогмог тасарсан бол яг ийм байгуул юм би зүгээр л одоо нөгөө цаад үнцэн юм биш дээ. Агуулга юм биш нөгөө өнгөн талаас нь бүх юм дандаа тийж яваад байна л дээ. Сая яг тэнийг яасан чинь би бас одоо ингээд хобби байгаа ч юм уу мэрэгжил маань ингээд мэрэгчлээ шууд байхгүй шүү дээ. Ингээд өдөр болгон ингээд германуудын гаргаж байгаа одоо Украины байлдаа тий эсвэл Израилуудын Палестинтэй хийж байгаа байлдааны ажиллагаа болгоныг ингээд хараал ингээд явж байгаа маш олон ингээд бичлэгнүүдийг бас ингээд хараал. Тэгэл энэ дунд бас ингээд анзаархад нөгөө украинчууд ч сайхан нөгөө орсуудыг одоо ингээд дооглолтой. Энэ хараа нөгөө аваа явж байгаа эми сан та тэр бичлэгийг санаж байна уу? Цэрэг аймаг тойм байлгүй дээ тэрэн дээр тавьчихсан гэсэн чи яасан гэсэн чинь бас нөгөө нэг Орос маань жоохон хоцрогдсон. Яг зөвхөн тусгай өвчнүүд нь л яг ийм юмтай явж байгаа болохоос яг
Жирийн нөгөө бат дөрж хоёр хугацаа зэргийн албаагч нь байхгүй байхгүй. Гэсэн чинь аваргууд нөгөө ингээ хан дээр ингээ төмөр эсчтэй гэдэг юм юм шүү дээ. Тэнийг аваа явсан дотор нь байгаа бэнд, марл тэгэл хөвөн тэр чинь хуучны юм шүү дээ. Хэдэн анилгийн батлазолтой ч юм уу хийсэн байдаг. Тэр батлазол им одоо бидэрт бол морфин хэрэгтэй болохоос батлазол эмнүүд бол нэг амар шаардлагагүй байхгүй. Тэр хинд хэрэгтэй гэхээр эмнэлгийн зааварлагч ч юм уу манай эмнэлэг дээр хэрэгтэй. Тэр тэнийг зүгээр амьдлаа явуулчихад өгөх хэрэгтэй тийм. Гэсэн чинь ийм юмтай явж штэ гэдэг нөгөө төмөрийн хэрцгийг гаргачаад ингээ дооглоод одоо жишээлбэл энэ юу маань гэхэд Браво левлийн одоо агашны тусламжийн хайрцаг маань жишээлбэл одоо манай практик буудлын холбоотой ч юм одоо Нарматрах гэдэг ярих тийм дараах бас зүү юм идэв минийс хүндэлж явж байгаа хүмүүс энийг одоо ингээ буудлагын талбай дээр яг одоо нэг юм Браво левлийн цүнх маань бас хэрэгтэй байхгүй тэсэр дэлбэрэхтэй. За сколор нэг автоспорт уралдаан болоход тэжээ нэг эмнэлгийн машин гарч ирдэг. Зохион байгуулагч нь заавал байж байгаа. Заавал энэ одоо нэг 2 шиг ч юм уу те тэр автомашин уралдаж гэдэг бол том ослохыг ч үгүйсэхгүй те. Гэвчээний зөв нэг жишээ болохоос энэ том юм зүйлүүд дээр ер нь зандаа энэ бүлгийн сэтгүүд явж явах хэрэгтэй юм. Энэ бүлгийн сэт бол голцоо ингээ та анзаарах юм бол юун дээр анхаарсан байна гэхээр үндсэн 3 зүйл байгаа. Энэ цусалдалт, зогсоох зүйлүүд байна. Нөгөө нэг агаарын болон нөгөө нэг амьсгал одоо өмсгөл чадахгүй тохиолдол амьсгалуулах зүйл байна. Гуравт нь юу вэ гэхээр буцаагаад нөгөө дараалт те одоо энэ дулаан барих ёстой гэх мэтчлэн зүйлүүд. Түүнээс энэ дотор нэг юм байхгүй. Им бол байхгүй гэдэг анзаарах айлч юм. Бэнд марл болтууд маань бол мэдээж байна. Тэгээд бохор орох болон агаар энэ 3 зүйл дээр л ерөөхдөө анхаарсан байгаа. Багхгүй. Тэ? Энд ч бид нэр эрсдэл бууруулах гэж л юм л болгож байгаа. Ийм зүйл байгаа тэ. Бас энийг бас ингээд энэ хөвчөлд манай бие үлдэхүүн ямар ч байгууллага байдаг тэ. Төрийн зэргийн байгууллагууд ч юм уу энгийн спортын манаас хараад энэ дээрээс бас багцсан суралцаад байгаа болоос зүгээр үү тэ. Бид нэр жоо энэ дээр жоохон төлхөг анхаарч одоо бүгдээрээ л одоо жоохон сэрэмжтэй урчид бэлдээ тэ. Ямар ч юм дээр. Бас нэмээд хэлэхэд одоо нөгөө манай одоо энэ сургуулиуд бүх их сургууль дээр нэг ингээд бас нэг байнга ороод авахгүй зүгээр нэг хичээл байг л тэ. Нэг улирал ордог юм чинь тэ. Нэг жилд 2 дугаар курсэнд ч юм уу 4 дугаар курсэнд ч юм уу тэ. Энэ мэдтгүүний ингээ авдаг. Гэхдээ харин наадах чинь л ерөөсөө энийг энэ үдээшээ одоо манайхны мэддэг чаддаг одоо манайхан бол дарганар гэж ярьдаг шүү дээ. Тэр хүмүүст нь бол хүрээсэй гэж бодож энэ бүх их сургуулиуд бүх 10 жилийнхэндээ ч гэсэн ер нь заах хэрэгтэй юм байна. Дээрэс нь би нэг яаж яасан гэх нэг манай нэг найз байт юм л да. Тэр сувлэгчаа сууж сүүлдээ нөгөө сувлэгчийн диплом суралт маань тэр ярьжсэн энэ судалгаа авсан юм байна. Ихтэй сургуулиуд дээр очиод тэн дээр нэг эмийн сан бол ингэ анхан шатны юм тусмал үзүүлэх юм байд юм уу гэд. Тэгээд бүх сургуулиуд дээр авсан юм. Тийшмис одоо ингэ баахан сургуулиуд дээр тэгээд тэгэхээр нойл юм. Манайх бол энэ тал дээр үнэхээр шууд унах юм байна гэдэг тийм судалгаа гаргасан гэдэг тэргийг үзүүлжээс байхгүй. Тэгэхээр энийг бид ерөөсөө л анхаарах хэрэгтэй байна. Хамгийн дөрөнд ядаж энэ байж хэрэгтэй болгоно тийм. Энэ 3 зүйл дээр анхаарад нэг хоёулын төрөөсөн шиг машин болгоно нэг жижиг first aid kit ингээд аваа явж ивэл өөртөө болон бусдад ингээд шалтгаад бэлэн байдаг тийм болоосоо гэж хүсэж байна. Тийм. Эдгээр бүтээгдэхүүнүүд хэрэг авъя гэвэл одоо за энэ бүтээгдэхүүнүүдэд та бүхэн ингээд сонирхоод магадгүй ингээд автомашинд аваад ингээд хэрэгцээтэй байлгаа тийм аюул басаас магадгүй юм гэж хэн нэгэн тус олчих юм билүү хэн нэгэнд боломж амьдрах боломжийг олгочих юм болов уу гэдэг байдлаас ингээд хандлага өөрчлөөд энэ бүтээгдэхүүнээс та бүхэн сонирхох юм бол Баатар Армс гэдэг компанид хандаж болно. Тэгээд хайгууг одоо энэ яармагд байдаг те Пизачи центр 2 дахь урд энэ дээрээ бас үзэж сонирхож болно. Албан байгууллагууд бас хандаж болно. нэвтрүүлгээ дуусгая да тий. За тийм. За Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалсаар ирсэн. Одоо ч хамгаалсаар байна. Ирээдүйд ч хамгаалсаар болно. Хэн бодогч? Хэн бодогч? Хэрхэн бодогч?